Ухаан удгийг хянан шалгах төрх хорог хоёрт санаачилсан билээ. Гэхдээ яг нэршил нь зөвхөн ухаан удаг биш. Ухаан худаг ба бусад гэдэг томьёолтой юм билээ. Би уншсан. Тэр лодосон бог гişүн ч гэсэн хилчгсэн байлээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бусад одоо Эрдэнэс 5 толгой бортыг юу гэдэг бусад бүх ордоо шалгах гэдэг. Өөрөө 6 жил ерөнхий сайд хийж энэ улсыг өдөртөжсэн өөрийнхөө ажлыг шалгах гэдэг. Энэ бол байж боломгүй асуудал. Зөвхөн ардчилсан намд энэ сөрөг хүчнийхээ ажлын нөгөөд ардчилсан намаар энэ хян шалах хорогоо байгуулсан зөв. Гэхдээ монголчууд өөрсдөө харсан бах, та нар өчтөр харсан бах. Бүтэн 6 жил 125 их 80 төгрөг зарцуулсан ерөнхий сайд чинь зүгээр л хурал даргалдаг хүн шүү дээ хэлээ зогсож шин. Би ардаа баялагын сан 34% бүрдүүлээ гэхэд би үзлөдлөө илэрхийлдэг хүний хувьд дэмжсэн шүү. Одоо Европын орнууд ч гэсэн баялагын сантай бол 106-аас төсөвтөө мөнгө бүрдүүлээ байж. Гэтэл энэний хажуугаар баялагын очоо хямдхан өгч гэдэг чинь улсаа хөдөлж байгаа зүйл байхгүй юу? Тэр харьбины гэрээг одоо зогсоож болно гэж зогсоох хэрэгтэй. Тоон тутамдаа $50 одоо алдаа явуулна гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Тэгээд 125 их найдыг 6 жил үрчээд гялтах нэг үйлдэл өнө. Би энэ үйлдвэрийг чи ярьсан. Би энэ төслийг чи явуулсан шүү. Би энийг хийсэн шүү. Одоо үр дүн энэ ингэ. Сайдгад би том гал татсан том зүйлсүүдийг хэрэггүй л хийдэг байж гэж өсөлтөр үгэлсэн. Юу хийсэн? Яг би ийм хийсэн гэд хэлчихлээ. Тийм байхгүй шүү. Зүгээр би ийм гал аваад төсөл эхлүүлсэн. Би ийдсэн гал аваад ингээл төсөл эхлүүлж чадсан шүү. Иргэн үний хувьд. Ийм байж болохгүй. Би яг одоо оюурд нь үнэхээр гомдчих. Би царийг нарж нэг удаа уулзч үзээгүй л дээ. Гэхдээ энэ улсыг оюурд нь толгоолж байгаагүй л юм байна. Бодвол одоо амар өсгөл юм уу, амундран ч юм, ахан ч юм мэдэхгүй. Гэхдээ яг монгол хүний хувьд арайч нэрэ гомдомор 125 их 80 төгрөг штэ 6 жилийн хугацаанд. Нэг гялтаач хагас коксын үйлдвэргүй штэ. Тэг худалдаж аваа байж байгаа нь эмгэнэл үсттэй. Миний хүүхдийн цүнх савны асуудал бол жижигхэн асуудал. Тийм асуудлаар шалгах юм бол огцруулах юм бол баг Монголд хүн үлдэхгүй гэж. Вакуум чичихгүй юу? Хитрхи вакуум чицсэн байна. 20 сая төгрөгийн ямар их мөнгө вэ гэдгийг мэдэхгүй байгаад шүү дээ. 20 сая доллар. Тий. Үгүй цүнхний 20 сая төгрөгөө. 20 сая долларын асуудал чи тусдаас Эрдэнэс Монголоос Эрдэнэс соёлогоос гээд үүдэлтэй юм шиг билээ. Би яг уншиж судалсан юмнуудаа айгүйх олон нийтийн сүлжээнд яг факт болгож ингэж ярьдаг. Гэхдээ харьбины гэрээ бол хизээч уучлж болшгүй гэрээ. Тэгэл одоо гинт нөгөө оюутлахыг ярил. Оюутлахч 2009 оны гэрээ үсттэй. Яагаад 6 жил засгалж исэн үед нь яриаггүй тэр гэрээ гэл олон асуудал байна. Гэтэ яг одоо бол хулгайлалт зэг тавих хэрэгтэй ихний хэлжинд.